Сайн байцгаана уу? Орчин үеийн технологиор түүх, киног товчлоод өгдөг. Кино товчхонд тавтай морил. Чи зөвхөн сонс, бид товчлоо. Таалагдвал лайк дараад, сөөгтөө subscribe хийгээрэй. Монголын мууц товчоо. Тэмүүжний уг гард ба бага насны үе. Чингис хааны язгуур. Дээр тэнгэрээс заяат төрсөн бүртээ чинаа. Гэрги Гуамаразын хамт Тэнгис тадаа гэтж ирээд онон мөрний их бурхан халдун уусанд нутагдж Бат цагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ. Бат цагааны хөвүүн Тамчаа, Тамчийн хөвүүн Харчаар мэргэн, Харчаар мэрэгний хөвүүм Уучин Буурл, Уучин Буурлын хөвүүм Саав Хачаав, Саав Хачаавгийн хөвүүм Ихнүдэн, Ихнүдний хөвүүм Шин Сочи, Шин Сочийн хөвүүм Харчуу, Харчуугийн хөвүүм Боржигдай мэрэгэн бүлгээ, Боржигдай мэрэгний гэргийн Монголчингуа, түүнээс төрсөн хөвүүм Торгөлчин Баян, Торгөлчин Баян Боргчингуа гэргийтэй, Боролдай Суйгби гэдэр залуу Зарцтай, Дайр бор хоёр хөдөгмөртэй бүлгээ, Торгөлчин Баяны хөвүүм Дуува сохор, Добуу мэрэгэн хоёр бүлгээ, Дуува сохор Магнай дундаа ганц нүдтэй Ворон нүүдхийн газар харах бүлгээ. Нэгэн өдөр Дуува сохор Добуу мэрэгэн дүүтэйгээ Бурхан халдун уусан дээр гарав. Дуува сохор Бурхан халдун дээрээс харвал түн хилэг горхон уруу нэгэн бүжиг эргэн нүүж айсуу. Дуува сохор өгүүлрүүм. Тэр нүүдж эргний дотор тэрэгний мухзгийн өмнө нэг сайхан охин сууж явна. Хүний гэргий бозоогүй бозо. Добуу мэрэгэн дүү чамд гуйж гэргий бозгоё гэд түүнийг үзүүлэхээр добуу мэрэгэн дүүгээ илгээв. Добуу мэрэгэн тэр нүүдэгт хурж охиныг үзүүл. Үнэхээр алдартай гоо сайхан охин бөгөөд хүний гэргий болоогүй ажээ. Нэр Азуунгуагийн. Энэ охин 20 түмдийн оюн хорилордай мэрэгний гэргий Баргучин гуагаас 20 түмд 20 гүрээд ийн нутаг Ариг ус гэдэг газар төржээ. Түүний эх Баргучин гуа бозо хоз газрын Баргучин Түхмийн эзэн Баргудай мэрэгний охин бүлгээ. Тэр бүлэг эргэн бозо хорилордай мэрэгний хажээ. Хорилордай мэрэгэн 20 түмдийн газарт бузга хэрэм зэрэг ан гөрөөс агнахаа хоригжин бузаалдаж харивцсан муудцаад салж хорилор овогтон бозоод Бурхан халдун уусанд ан гөрөөс элбэг гэд сонсож Бурхан халдууны эзэн бурхан босгосон Шинч Баян урайхайтай уулзгаар нүүж ирсэн ажээ. Энэхүү 20 түмдийн ноён хорилордай мэрэгний охин Ариг уснаа төрсөн Азуунгуаг гуйж Добуу мэрэгний гэргий босгосон ёс тийм ажээ. Азуунгуа Добуу мэрэгэн дэрээд Бүгүнүтэй, Бэлгүүнүтэй гэдэг нэртэй хоёр хүүнийг төрүүлв. Дуува сохор ах нь 4 хүүнтэй бүлгээ. Дуува сохрыг өгсөний хойно түүний 4 хүүн Добуу мэрэгнийг авах гэж үсэхгүй доромжид салж нүгээд 4 давхтун босов. Түүний хойно нэг өдөр Добуу мэрэгэн товцог өндөр дээр гөрөөдөхөр гарвал ой дотор нэгэн увайн хайхан гунжин бугаасаад хавирх цоройг шарж байхад уулзаж нөхөр шорлогодоо гэж Добуу мэрэгэн хэлбэл тэр хүн уушгүй зүлд ба арсыг өөрөө авч бусдыг зүм Добуу мэрэгэнд өгөв. Добуу мэрэгэн тэр бугын махыг ачиж явтал замд хүүхдээ хөдөлсөн нэгэн ядуу хүн учрав. Чи юун хүн бэ гэж Добуу мэрэгэн асуувал тэр хүн өгөөжрөм. Би маяг ваюудын хүн. Одоо би ядарч явна. Тэр гөрөөсний махнаас надад өг. Би энэ хүүнээ чамд өгье гэвэл Добуу мэрэгэн зөвшөөрч бугын өрөөсөн гуйыг тэр хүнд өгөөд хүүнийг авч ирж гэртээ загцлах бозов. Тэгж байтал Добуу мэрэгэн үгүй бозов. Добуу мэрэгнийг үгүй болсны хойно түүний гэргий Азуунгуа бэжбсэн бөгөөтөр Буха хатги, Бухатуу салжи, Бодончар Мунхаг гэдэг нэртэй 3 хүүнийг төрүүлв. Урд Добуу мэрэгнийг амьд бүхий цагт төрсөн Бэжгүүнүүтэй
Бүгүүнүүтэй хоёр хүүн их Азунгвагаас ичнэ хэлэгдсэн нь. Бидний их ойр төрлийн эрэгтэй хүнгүй ба эргүй бөгөөтөл энэ 3 хүүнийг төрүүлв. Гэр дотор ганц Мажиг Баяу Довгийн зарц хүн байна. Энэ 3 хүүн түүний хүүхэд биз гэж ихээс талд хэлэгцэхийг нь Азунгва мэдээд хаврын нэгэн өдөр хоньны хатсан мах чанаж бэжгүнүүтэй, бүгүүнүүтэй, буха хатги, бухатуу салжи, бодомчаар мунхаг 5 хүүндээ идүүлээд тэднийг зэрэгцүүлэн суузгаж хүн бүрд нэжээд мөс, сум буюу нарийн модыг хугаз гэж өгвөл амархан хогтж орхив. Бас 5 мөсийг нээжүүлж багзаад хугаз гэж өгвөл 5 за дараазан ордож хугалж чадсангүй. Үүнд Азунгва ихэн өгүүлрөн. Бэжгүнүүтэй, бүгүүнүүтэй та хоёр намайг энэ 3 хүүнийг яахан төрүүлв? Хиний хүүд бол гэж сэжигдэн хэлэгдсэн. Сэжигдэх таньзв. Гэвч та нар учрыг мэдэхгүй байна. Шөнө бүр цагаан шархум гэрийн өрх тодхоор гийгүүзэн орж ирээд миний хөвлийг элхэд түүний гэрэл миний хөвлөд шингэх бүлгээ. Тэр хүм гарах нар сарны хилээр шар нохой мэд шарвалцсаар гарч одно. Дэми яахан өгүүлэн та. Түүнээс үзүүд Тэнгэрийн хүүд биз. Хар тэргүүт хүнтэй адигдгаж яахан болно. Хамгийн хаад бодох цагт харц хүм сая хүчрийг мэднэ. Гэд бас Азунгва 5 хүүнээ сургаж өгөөрөөдрөн. Та 5 хүүн миний нэгэн хөвлөөс төрсөн биш үү? Та нар ганцаар салбал нэжээд сум мэд хүнд хялбархан дээлэлдэн. Та нар ивэ нэгтгүүл тэр багалсан 5 сум мэд бэх болж хэнд ч хялбар дээлэгдэхгүй болно. Гэв. Тэвж байтал Азунгва их нь үгүй болов. Их Азунгваг үгүй болсны хойно ах トゥ тавуулаа. Адуу мазаа хуваах болж бэлгүүнүүтэй, бүгүүнүүтэй, буха хатги, бухатуу салжи дөрвүүлээ юмаа хувааж аваад дүү бодончар мунхагийг бядуу гэж урагт үл тооцож хувь эсэгв. Бодончар урагтээс тоололд хатал энд юу хийц сууна гэд ол дайрт годил сүлт орг шинхул морио онож өхөл өхий амьдруул амьдрий гэж онон мөрөн уруузарж одов. Тэнд Балжийн арз гэдэг газар хурж өвсөн имбүүл гэр барьж суув. Тэгж байтал хар хур шувууг бор харцаг барьж идэхийг үзэж гол дайрт годил сүлт орг морины хялгасаар урх хийж тэр бор харцгийг барьж авчирв. Бодончар ид хэмгүй тул чонын гууд хорсон гөрөөсийг мэраж харван алж идэх буюу чонын идсэн сэгийг түүжгэдсээ хооллож харцгаа тэжээсээр тэр он гарав. Хавар олж нугас ирэх цагт харцгаа сойж тавиад галуу нугас олныг алж идэж үл барах тул мөчр бүрээс мөч хуй үлгөж хожууд бүрээс 2-3 шувуу үлгсэн нь ялзархад хүрчээ. Битүү модод уулын хираас нэгэн бүлгэрийн түнхлэг горхон уруу нүүж ирэв. Бодончор харцгаа 50 өдөр бүр тэр ирэгэнд очиж цэгээ гуйж уугаад шүн өвсөн имбүүл гэртээ ирж хонох бүлгээ. Тэд иргэн бодончарын харцгийг гуйвал эс өгөв. Тэд иргэн бодончарыг хэн юун хүн бэ гэж асуухгүй, бодончар бас тэр иргэнийг юун иргэн гэж асуухгүй явна. Гэтэл буха хатгийн ах нь бодончар мунхаг дүүгээ энэ одон мөрөн уруу одлоо гэж нэхэн ирж түнхлэг горхонд нутаглах тэд иргэнд хүрээд тийм морьтой, тийм хүн үзэл дүү гэж сурвал тэд иргэн өгүүлрөн. Өдөр бүр нэгэн хүн манд ирж эсэг цэгээ ууж одно. Тэр хүн ба түүний морь чиний сурдагтай адил байна. Түүнд нэг харцар бий. Тэр шүн хаан хондрыг мэдэхгүй. Баруун хойноос салхилбол түүний харцгаар бариулсан нугас галууны үд сүд нь цас мэт бударч хийсэж ирнэ. Бодвол түүний гэр холгүй биз. Одоо түүний ирэх цаг болов. Хоромхон хүлц. Гэв. Удалгүй түнхлэг горхон өөд нэгний хүн айсуй. Хурч ирвэл бодон чарман. Буха хатгийн ахан таньж аваад онон мөрөн өөд дагуулсан дахив. Бодончар буха хатгийн ахын хойноос даган хатирч өгүүлрэн.
Аха, би тэргүүтээ дээл захтай сайн гэвэл ах нь тэр үгийг хайхарсангүй. Бодончаар мөн үгийг 2 дугаар удаа өгүүлбэл ах нь хариу хэлсэнгүй. Мөн үгийг 3 дугаар удаа хэлэхэд ах нь өгүүлрөн. Чи энэ үгийг юунд дахин өгүүлнэ? Бодончаар өгүүлрөн. Туваарын түнхэлэг горхно бүхий эргэнд эзэнгүй их баг сайн муу толгой шир цүм нэгэн адил чацуу байна. Ийм хялбар эргэн тул тэднийг бид эзэлж авъя. Ах нь өгүүлрэн. За тийм бол гэртээ хурж ах дүү нартай зөвлөлдөж тэд эргэнийг эзэлье гэж. Гэртээ хүрээд ах дүү нартай хэлэлцэж мордов. Тэргүүлэн хянагчид мөн бодончарыг явуулав. Бодончар тэргүүлэн явж нэгэн жирэмсэн эмээг барьж чи юум хүн бэ гэж асуул тэр эм өгүүлрэн. Би жарчууд аданхан урайн хаан хүн гэв. Тэндээс ах дүү тавуулаа тэд иргэнийг довтолж адуу малыг авч хүн ардыг зарцуулгав. Тэр жирэмсэн эм бодончар тэрж хөвүүн төрөв. Түүнийг харь овгийн хөвүүн гэж жажирдай гэж нэрийдэв. Жадрааны өвөг тэр болов. Тэр жажирдай хөвүүн тугуудай нэрт бүлгээ. Тугуудай хөвүүн бүри булчир. Бүри булчиргийн хөвүүн хар хадаан бүлгээ. Хар хадааны хөвүүн жамууха бүлгээ. Жадар нь овогтон тэд болов. Жада гэдэг нь харь буусад гэсэн үг болно. Тэр эм бас бодончараас нэгэн хөвүүн төрүүлв. Түүнийг барьж авсан эмийн хөвүүн хэмээн байртай гэж нэрийдэв. Байрны өвөг тэр болов. Байртай хөвүүн зүтгэл бүх олон эм авсан тул хөвүүн нь манан мэт төрөв. Манан байран овогтон тэд болов. Бэлгүүнүүд овогтон болов. Бүгүүнүүд овогтон болов. Буха хатги хатган овогтон болов. Бухатуу салжид овогтон болов. Бодончар боржиг нь овогтон болов. Бодончарын авааз эмээс төрсөн барим ширатуу хабич нэрт бүлгээ. Тэр хабич баатрын ихэн инжид ирсэн эмийг бодончар татвар юм болгон нэгэн хөвүүн төрсөнд жавурдай нэр өгөв. Бодончар амьд байх цагт жавурдайг зүхэл тайлрад орох эртээ болов. Бодончарыг үгүй болсны хойно тэр жавурдайг гэрт ямагт аданхан урайн хайтай хүн байсан тул түүний хөвүүн гэж тайлгаас хөөж гаргав. Тэр жавурдын өвөг болов. Хабич баатрын хөвүүн Мэнэн тутун бүлгээ. Мэнэн тутууны хөвүүн. Хачи хүюг. Хачин, хачиу, хачуула, харалдай, хачиун, начин баатар 7 бүлгээ. Хачи хүлүүгийн хөвүүн хайдуу, намулун ихээс төрсөн бүлгээ. Хачны хөвүүн ноёвидай нэртэй бүлгээ. Ноён шиг авиртай тул ноёхон авогтон болов. Хачуугийн хөвүүн баруулдай нэрт бүлгээ. Их биетэй ба идэ барах ховдог тул баруулс авогтон болов. Хачуулгийн хөвүүн бас идэ барах ховдог тул их баруул, өчүүхэн баруул гэдэг хоч нэртэй болж улмаар эрдэмт баруул, тодойн баруул, тэргүүтэн баруулс овогтон болов. Хачууны хөвүүн адахтай нэрт бүлгээ. Ах дүүгийн дунд адармаатай яхир хэрүүлч тул адархан овогтон болов. Начин баатрын хөвүүн уруудай мангуудай 2 бүлгээ. Урууд мангууд овогтон болов. Начин баатрын аваал эмээс төрсөн хөвүүн шижүүдай доголдай 2 бүлгээ. Хайдуугийн хөвүүд байшин хор догшин, чирхаал янхва, чаужин ортгай 3 бүлгээ. Байшин хор догшны хөвүүн тумбинаас эцэн бүлгээ. Чирхаал янхвагийн хөвүүн сэнгүүн бэлгээ, амбгайтан тайчууд овогтон болов. Чирхаал янхва бэргнээ эм болгон авч нэгэн хөвүүн төржээ. Нэр нь Бесүдэг. Бесүд овогтон болов. Чаужин ортгай 6 хөвүүнтэй. Нэр нь Орнор, Хонхтон, Аруузад, Сүнэд, Хавтурхас, Гэнэгс гэдэг тул
ийм овогтон болов. Тумбинээс эцний хөвөн Хабуз хаан Сэмсэчүүлээ 2 бүлгээ. Сэмсэчүүлийн хөвөн Бүлтчүү Баатар бүлгээ. Хабуз хаан 7 хөвөнтэй. Тэдний нэр нь Охин Бархаг, Бартан Баатар, Хотогтүү Монхор, Хотлаа хаан, Хозон, Хадаан, Тодон Отчигэн гин. Охин Бархагийн хөвөн Хотогтүү Зүрхий бүлгээ. Хотогтүү Зүрхийн хөвөн Сэчэбэхи Тайчүү 2 бүлгээ. Тэд Зүрхий овогтон болов. Бартан Баатрын хүүд Мэнгитүү хяан, Нэгүүн Тайжи, Есүхэ Баатар, Даридэ Отчигэн энэ 4 бүлгээ. Хотогтүү Монхорын хөвөн Бүрий Бөхө бүлгээ. Онон мөрний шугууд хоромдох цагт бэлгүүтийн мөрийг тэр тас цавчсан билээ. Хотлаа хааны хүүд Зочи, Хэрмав, Алтан 3 бүлгээ. Хозон Баатрын хөвөн Их Чирэн бүлгээ. Игч Бадай Хишлэг 2 Дархадын ноёд болов. Хадаан Тодон 2 үргэн өнгөрчээ. Хамаг Монголыг Хабуз хаан захирч байв. Хабуз хаан 7 хөвгнээ байтал Сэнгүн бэлгийн хөвөн Амбагааг Хамаг Монголын хаан болгохоор хэлсэн ажээ. Буйр хөзөн 2 нуурыг холбож урсах оршин мөрөнд айргууд, буйргууд, овгийн татар аймаг нутагсна. Тэдэнд Амбага хаан охиноо өгч өөрөө охиныг хүргэж очоод татарт баригдав. Татар Амбага хааныг барьж Хятадын Алтан хаанд хүргүүлв. Бесүд овгийн Балхачи гэдэг хүнийг эгч болгож Амбага хааны хийсэн нь. Хабуз хааны 7 хөвгний дундах хотлод миний 10 хөвгний дундах Хадаан Тайжид чи очиж хэл. Хамгийн хаан улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болгохтун. Би Татар аймагт баригдав. 5 хурууны хомсыг тамтартал 10 хурууга барагдтал миний өшөөг авахыг оролдогтун гэж илгээжээ. Тэр цагт Есүхэ Баатар шувууаг нь явах зуур осхноод аймагаас им аваад буцаж яваа мэрэгдийн их чилээдүү гэдэг хүнтэй уулзаж түүний имийг өнгөж үзвэл гоо үзэсгэлэнтэй хатан байна. Есүхэ Баатар гэртээ давхиж ирээд ах Нэгүүн Тайжи дүү Даридэ Отчигэн 2-ыг дагуулсан мордож их чилээдүүг гүйцэж очвол тэр айж хурдан ухаан морины гоёыг ташуурдаж уулын билээр дутаав. Түүнийг гурвуулаа цоволдон хөвөл тэр улам дутаасаар нэгэн хошууг тойрж эргэж тэргэндээ хурж ирсэнд эм өөлөн үжин фүжин гэж хятадаар хатныг хэлнэ өгүүлрүүн. Тэр 3 хүний учрыг мэдүүчи. Тэдний царай сэжигдмээр байна. Чиний амьд хор хүргэж болно. Амьд минь дүлдүл ихнэрийг олоход бэрхгүй. Мухсаг дутам охид би. Тэрэг дутам хатад би. Хэрв намайг сануул дахин авсан гэргийг миний нэрээр нэрлэгтэн. Одоо амиа арчил миний үнэрийг үнсэж яв гэд өмссөн цамцаа тайлж өгөв. Их чидээдөө тэр цамцыг морин дээрээс тонгоож авмагц харуул нөгөө 3 мөн хошууг тойрж нэхэж айсуу. Чидээдөө хурдан ухаа морины гуйыг ташуурдаж яаран онон мөрөн өөд дутаав. Түүнийг гуруула хойноос нь нэхэж долоон даваа давтал хөөж орхиод өөлөн үжнийг авч Есүхэ Баатар жолоодон хөтөлж ах Нэгүүн Тайжи тэргүүлж дүү Даридэ Отчигэн хажууд дагаж явна. Үүнд өөлөн үжин өгүүлрүүн. Миний эр чилээдөө сэрүүн сархинд сэвлэг үсээ хийсгэж хээр хөдөө гидсээ үсгэж яахан зовх болов. Одоо би 2 сэвлэг үсээ хоош урагш унжуулж яахан отно гэд онон мөрнийг дололтол ой шугууг ганхтал их дуугаар уйлахад Даридэ Отчигэн хажуунаас өгүүлрүүн. Тэврэх хайр тэр чинь тэртээ давааг дав. Ойлон санах эр чинь ус олныг гитлв. Хайлж уйлвч харж чамайг үзэхгүй. Хайж ирвч хаалар зам нь олдохгүй. 3 гол гитлгэв 3 давуу улам хайвал мөргүй хар бол бараагүй хайл бол үл сонстол.
Дуугүй бай гэж ятгав. Өөйм үжнийг Есүхэ Баатар тэгээд гэртээ авчирч гэргий болгов. Өөйм үжнийг Есүхэ Баатарын авчирсан ёс ийм бүлгээ. Амбгай хаан баригдаад хадаан хотлоо хоёрыг нэр заасан тул хамаг Монгол тайчууд нар онон мөрний хорхнаагийн хөндөй гэдэг газар цугдорч хэлэгцээд хотлыг хаан болгов. Монголын жаргалсан нь бүжиг хурм бүлгээ. Хотлыг хаан өргөмжлөөд хорхнаагийн саглагар модны дор хавирг газрыг халцартал өгдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хоримлов. Хотла хаан болоод хадаан тайчтай хоёулаа татар иргэнээс өшөө авахар мордов. Татарын хотон бараг жайхи буха хоёртай 13 удаа байлдагч Амбгай хааны өшөөг сайтар авч эс чадав. Тэр цагт Есүхэ Баатар татарын тэмүүжин үгэ хори буха зэргийн татар хүнийг барьж ирэхэд жирэмсэн байсан өөйм үжин онны дэлүүн болдог гэдэг газар Чингис хааныг төрүүлжээ. Чингис төрөхдөө баруун гарт шагаан чинээ нож атхан төржээ. Татарын тэмүүжин үгээг барьж ирэх цагт тохиолдож төрөв гэж тэмүүжин нэрийг өгчээ. Есүхэ Баатарын өөйм үжнээс тэмүүжин, хасар, хачун, тэмүүгэ 4 хөвүүн төрөв. Бас тэмүүжин нэртэй нэгэн охин төрөв. Есүхэ Баатарын нөгөө гэргий Сочгээлэхээс төрсөн Бехтэр бэлгүүтэй 2 бүлгээ. Тэмүүжнийг 9 настай байхад Зочи хасар 7 настай, Хачун алчи 5 настай, Тэмүүгэ отчигэн, отхон нь Газын хаан, Гозомтын эзэн гэсэн үг болно. 3 настай. Тэмүүлэн үлгийтэй байсан бүлгээ. Есүхэ Баатар тэмүүжнийг 9 настай байхад өөлөн ихийн төрхөм олхонууд эргэнд хөвүүний налц нараас охин гуяа гэж тэмүүжнийг аваад одов. Явх замд цэгцэр чихэргүү гэдэг газрын хооронд Хонгирадын дээс эцэнтэй уулзав. Дээс эцэн өгүүлрүүн. Есүхэ худайд хүрэхээр явна. Есүхэ Баатар өгүүлрүүн. Миний хөвүүний нагаз олхонууд иргэнээс охин гуйхаар явж байна. Дээс эцэн өгүүлрүүн. Энэ хөвүүн чинь нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хөвүүн байна. Есүхэ худ би энэ шүн нэгэн зүүдлөв. Цагаан шонхор шүү. Нар сар хоёрыг атхан нисэж ирээд миний гар дээр буув гэж зүүдлөв. Нар сарыг бид нүдээр үздэг үлээ. Гэтэл нар сарыг шонхор шүү атгаж миний гар дээр буух нь гайхалтай, ямар сайн тохиолдчих болов гэж би бусдад хэлсэн бүлгээ. Есүхэ худ чи хөвүүн дагуулж ирсэн нь даруй миний зүүдний тайлбар болов. Юун зүүд байх вэ? Танаа Хяд аймгийн сүлд ирж зүүдээр тохиолсон ажээ. Манай Хонгирад хэдийнээс бусдын нутаг ба хүнийг булаан тэмцэгддэггүй. Харь улсыг үл тогтлон, хазар сайд огтоо, хасаг тэргэнд суулгаж, хар буур хөлгөж, хатруулж одож, хаан болсон та нарын хатан сөөрөнд дэвшүүлж хамт суулгана. Өөр иргэнийг үл тэмцэн, өнгө сайд огтоо үлжихтэй, суудагтай тэргэнд суулгаж, үл буур хөллөж, үүсгэж одож, өндөр суур эздэгчдийн өрөөл хань болгоно. Манай Хонгирад хэдийнээс хазар гоо хатадтай, өнгө сайн огттай тул зээгийн зүсээр огтын өнгөөр явна. Ногон хүүхэд нутгаа эзэмшин, охин хүүхэд өнгө шилэгдэнэ. Есүхэ худ миний гэрт оч. Надад өчүүхэн охин бий. Та үзгэж. Дээс эцэн хийгээд Есүхэг гэртээ дагуулж аваач. Есүхэ худ охиныг үзвэл нүүхтэй гэрэлтэй, нүдэндээ галтай охин тул санаанд нийлв. Түүний нэр Бүртэйгэн. Тэмүүжнээс нэгэн насах 10 ажээ. Дээс эцний гэрт хоноод маргааш нь охиныг гуйвал дээс эцэн өгүүлрүүм. Олон удаа гойдгож өгвөл эрхэмлэгдэх, цөм удаа гойдгож өгвөл доромжлогдох гэдэг боловч охин хүний заяа төрсөн үүдэнд үтгэхгүй тул охин авъя. Чи хүүнээ хөргөн болгож манай гэрт үлдээ гэвэл
Есүхэ баатар өгүүлрүүм. Би хүүний орхиё. Миний хүүн нохооноос цочмтгоо билээ. Эрхэм худчи. Миний хүүнийг нохооноос бүү цочвол гэд хөтөлж явсан мороор бэлэг өгч Тэмүүжнийг орхиод Есүхэ баатар буцав. Есүхэ баатар цэгцрийн шар талд явж байтал татар иргэн хурамдаж байхтай тохиолдоод ам цангах тул хурамд буув. Татар нар Есүхэг таньж "Эрхэм Есүхэ ирэв" гэж хурамд суулгаад урдын булаагдсан өшөөг сангаж нууцаар хэлэгдсэн хоолнд хор холж өгчээ. Есүхэ тэндээс мордож явах замд би муужирч 3 хоног арай гэж яваад гэрт хүрч Есүхэ өгүүлрүү. Миний дотор муу байна. Дэвид минь хэн байна гэж асуус хонхотны чирхаа үгний хүүм Менлиг буюу Мунлиг ойр байна гэвэл түүнийг дуудаж өгүүлрүү. Хүү минь Менлиг чи сонс. Хүү минь багчир билээ. Тэмүүжин хүүнийг урагт орхиод ирэх замын зуур татарт хорлогдов. Дотор минь муу байна. Өнч нь хоцорсон дүү нараа бэлбсэн бэргэнэ асахыг чимэд. Тэмүүжин хүүнийг даруй явж авчир. Хайрт Менлиг минь гэд наснаас ногчив.